бас жилийн дөрөв улиралд нарийн ногоогоор дотооддоо хэрэгцээгээ хангадаг ийм боломж бүрдүүлэхийн төлөө бид нар ажиллаж байгаа. Хавар махны үн нэмэгдэхээр дагаад бүх бараа өтгөх нь өсдөг. Энэ байдлыг таслан зогсоох бодлогуудыг энэ шинэ хоршоо хүнсний хувьсгал зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийхээр ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд улс орон болгон дээр танилцуулт хийж туршиж боловсруулсан. Ухаалаг хөдөлмөрийн аж ахуй бол дэлхийн нийтэд технологийн хөгжил их явж байгаа. Энэ технологийн хөгжлийг ашигласан гэдгээр давуу талтай. Хүнс хөдөө аж ахуйн салбар бол ер нь Монгол улсын ирээдүй байж болох тийм салбар. Цагуурийн эрсдэс уур амьсгалтай нөхцөлд шинэ ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг доктортой хангах нь манай улсын чухал зорилтуудын нэг. Энэ ч утгаараа Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх хүнсний хангамжийг нэмэгдүүлж, аюулгүй байдалд онцгой анхааран хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд өнгөрөх 2023 онд Монгол улс төмсний хэрэгцээгээ 100%, хүнсний ногооны 82%-ийг дотоодын ургацаас хангажээ. Харин цаашид өвлийн хөлөмжийн аж ахуйг хөгжүүлснээр ард иргэд жилийн 4 улирал шинэ ногоо хэрэглэхээс гадна импортын хамаарал багасч улирлын чанартай хүнсний ногооны хомсдол үүсэхгүй байх боломж өгдөг юм. Өвлийн хөлөмжийн загвар төслийг ашиглалтанд оруулж байгаагаараа Монгол улсад улирлийн шин чанартай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногооны хомсдол үүсэх, үнэ инфляцид өөрчлөлт ордог энэ байдал таслан зохицоогдох том эхлэн тавьж байгаараа онцлог байна. Нэг ёсондоо манайх жилийн 4 улиралтай өвөл хавар зун намрын улирлаас хамаарад мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн доктортой ханган нийлүүлэлтгүй болоод байгаа энэ дутагдлыг, сул талыг арилгах алхмууд ингээд бүх төвшөнд хийгдэж амжилттай хэрэгжиж явж байна. Хүнсний ногооныхаа хангамжийг Монгол улс 60-70% бол хангаж байгаа. Тэгвэл энэ хангамжийг 100% болгоход хөлөмжийн томоохон зохицолборуудыг бий байгуулж бүтээн байгуулалт эхлэхэд манай төслийн үр дүн үндсэн суурь нь болж өгнө гэдэгч найдаж байна. Монголын халуун дулаан хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирох орчин үеийн дэлхийн хамгийн сүүлийн стандартны ухаалаг хөлөмжийг өнөөдөр 100% ашиглалтанд оруулж байгаа онцлогтой байгаа. Энэ бол мэдээж 3 жилийн хугацаанд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Солонгос Монгол улсын засгийн газрын хамтарсан ийм томоохон хэмжээний төсөл. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд ч гэсэн энэ төсөл хөтөлбөрийг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Хөлөмжийн зарим тоонд хөрөмжийг илгаалын дотроос чөлөөлж байгаа. Мөн дээр нь 10 төрлийн хүнсний ногооны тоон тутамд нь 100 мянган төгрөгийг буцаан олгож байгаа тийм ээ. Тэгэхээр эдний бол 2-3 төрлийн хүнсний ногоо бол тоон тутмын 100 мянган төгрөгийн урамшууллыг аваад явж байгаа гэж байна. Тэгэхээр мэдээж бас 5-6% хөнгөлөлтөй зээлийг бас олгоо явж байгаа. Тийм учраас өнөөдөр хүнсний хувьсгалын хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний ногоо, жимс жимсгэнтэй бүх төрөл дээр л дэмжлэг үзүүлэлт явж байна. Газрын гүний хүлдэлт тийм ээ. За дээрээс агарын хүүтэн агаар гэдэг энэ тооцооллуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд улс орон болгон дээр танилцуулт хийж туршиж боловсруулсан энэ технологи. Тэгэхээр энэ хүлэмжийг загварыг бидний зөвлөсөн загварын дагуу явах юм бол өвлийн хүүтэн дулаан алдагдал багтай за тариалт явуулах ийм бүрэн боломж байна гэж харж байна. Ухаалаг хөдөлмөрийн аж ахуй бол дэлхийн нийтэд технологийн хөгжил их явж байгаа. Энэ технологийн хөгжлийг ашигласан гэдгээр давуу талтай. Хоёрдугаар Монгол улсын хувьд бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бас чухал үүрэгтэй байгаа. Яагаад гэвэл хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, чанартай хүнсээр ард иргэдийг хангах, за мөн хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, ингэснээрээ эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болно гэж ингэж үзэж байгаа. Ялангуяа нарийн ногооны үйлдвэрлэл дээр дутагддаг тэр хугацаанд бас ард түмнээ дотоодынхоо хөрсөн дургасан ийм аюулгүй нарийн ногооны бүтээгдэхүүнээр хангах ийм боломж бүрдэж байгаа нэг сайшаалтай тал. Энэ маань бас бидний зорж байгаа Монгол улсын хэмжээнд хэрэгжиж яваа хүнсний хувьсгал, хүнсний аюулгүй байдлын чиглэлд бас их томоохон дэвшил ололт болох байх. Манай хөлөмж бүрэн автомат ухаалаг хөлөмж байгаа. Өдөртөө нараа өөрөө мэдэрч суслаагаа тохируулдаг. Манай хөлөмжн дээр болохоор хулуу тарвас, амтад
өгөрцөй помидор чинжүү гүзээлцгэн хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн. Тэгээд мэдээж хиймэл хөрсөн дээр таригж байгаа учраас нөгөө жирийн хөрсийг бодвол хамаагүй илүү ургацдаг. Улсын ногооны хэрэглээ 70%-тай, нарийн ногооны хэрэглээ бол бас хангалтгүй байгаа. Үүний тулд бид нар бол өвлийн туршид одоо Монголдо дээрсэн нарийн ногоогоо идэхийн тулд бид нар өвлийн хөлөмж аж ахуйг маш эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Одоо Монгол улс энэ газар тариалан мал аж ахуй энэ хүнсний хөнгөн үйлдвэрийн хөдөө аж ахуйн салбараараа дамжуулаад экспортын томоохон одоо нэг ноён тулгуур болох энэ боломж байна гэж харж байгаа. Энэний төлөө бас одоо манай салбарынхан бол их хичээл зүтгэж ажиллаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн дуршлагууд шаардагдж байна. Монгол орны газар зүүн байршил цаг агаарын онцлогт тулгуурлан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өрдөгтэй хойд бүсэд зогтсон ухаалаг хөлөмжийн загвар аж ахуйг бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ашиглалтанд орууллаа. Энэхүү хүлэмж нь халаалт хөргүүрээ экологид ээлтэй, зардал хэмнсэн нарны эрчим хүчний технологиор шийдсэн төдийгүй гидрофоник технологи буюу жилийн дөрвөн үлрэлт тариалалт хийх боломжтой юм а. Манай хөдөө аж ахуйн их сургууль маань энэ төв дээрээ сургалт судалгаа үйлдвэрлэлийг давхар явуулах хэн зэрэгцээ тариаламжтад яг ухаалаг энэ загвар болгоны одоо хүлэмжүүд дээр ямар таримтлыг тариул хамгийн үр ашигтай байна. Таримл дотроо аль сортыг тариул одоо ашигтай байна гэдэг талаас нь мөн сургалт одоо явуулж дамжуулах ийм үүрэгтэйгээр оролцож байна. 기존에 있는 어떤 시스템 газар тариалангийн бизнес эрхлэхэд бид нэр бас хөдөлмөр хөнгөвчлсөн дэлхийд одоо хамгийн сүүлд ашиглагдаж байгаа шинэ технологиудыг хөдөө аж ахуйн их сургуулийн одоо талбай дээр сургалтын бааз дээр нэвтрүүлж өгснөөрөө олон хүмүүсийг сургах, за ахаад олон бизнесүүдийг хөгжүүлэхэд хөтчөн олж явна гэдэгт бол итгэлтэй байгаа. 좀 더 편하고 Тэгээ Монгол оронд бас хөлөмжийн аж ахуйг байгуулахад бидний алдаж онж байгаа юм юу вэ нү гэдэг дээр нэлээд анализ хийж Солонгосын талын судлаачтай хамтарч судалсны үндсэн дээр бас өвлийн улиралд тодорхой хугацаанд хугацаа сонгож ажиллах боломжтой юм хөлөмжийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд манай хөдөө аж ахуйн сургуулийн багш судлаачид тодорхой үр дүн гаргасны үндсэн дээр одоо энэ хөлөмжийг байгуулж өнөөдөр хүлээлгэж өгч байгаа нь их сайхан байна. Хүнсний аюулгүй байдал, доктортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтуудыг төрийн бодлогоор дэмжин ажиллах нь чухал. Салбарын үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн чухал дэмжлэг болж байна. Тодорхойлбол хөлөмжийн тариалалт явуулахад шаардлагатай зарим тоногт хөрөмжийг гайлын татвараас чөлөөлж байгаа төдийгүй зарим хүнсний ногооны тоон тутамд 100,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна. Монгол улсын засгийн газар, улсын их хурл, за Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс бас санаачилсан төсөл хөтөлбөрүүд хүнсний аюулгүй байдал, доктортой хангамжийг бодиттой болгох чиглэлээр хэрэгжээд эхэлсэн байна. Тэр бод үндэсний хөдөлгөөн, дээр нь хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөн, цагаан алц, үндэсний хөтөлбөр, шинэ хоршоо, үндэсний хөтөлбөрүүдээр нийлээд нийтдээ 8.9 их найд төгрөгийн одоо санхүүтэй томоохон төсөл хөтөлбөрүүд Монгол улсын хэмжээнд хэрэгжиж хүнс хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийхээр ажиллаж байна. Хүнс хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 орчим хувь, нийт ажиллах хүчний 26%-ийг бүрдүүлж буй эдийн засгийн голлох салбаруудын нэг. Хүн амын хоол тэжээл, хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй салбар. Дэрж утгаараа энэ салбар технологийн дэвшил, техник тоногт хөрөмжийн шинжилэл чухал байдаг. Тэгвэл олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэн Агроэкспо 2024 зохион байгуулагдлаа.
Хүнс хөдөөж ахуйн салбарт хэрэгжиж байгаа энэ том хүнсний хувьсгал хөдөлгөөн бол мэдээж орчин үеийн техник, тоног төхөөрөмж, технологи, инновац одоо энэ бүгдгүйгээр цаашаа явахгүй. Тийм учраас ийм томоохон хэмжээний аграа өрсөлдөн олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ орчин үеийн хүнс хөдөөж ахуйн салбарын хөгжид маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Хүнс хөдөөж ахуйн салбар бол ер нь Монгол улсын ирээдүй байж болох тийм салбар, эдийн засгийн хөгжлийн ирээдүй байж болох, гадаа зах зээл дээр гарах, гадаа зах зээлээс валют олж болох ийм том салбар, их потенциалтай салбар. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр тэг чадахгүй байгаа. Тэгээ яагаад чадахгүй байгаа гэхээр бид нар технологиор хоцрогдож байна, зах зээлээр гарч чадахгүй байна, хүчин чадал бага байна. Тэгээ энэ болцоог бий болгох зүйл бол гадны технологи ирэх хэрэгтэй, ноу хау ирэх хэрэгтэй. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Яг л тэр болцоог бид нар бий болгох гэж Агро Экспо цэцгэлэн зохион байгуулж байгаа. Дэлхийн олон улс орн ялангуяа төр засгийнхаа дэмжлэгтэйгээр Агро Экспо буюу ийм одоо хөдөө аж ахуйн төрөлжсөн ийм үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг. Шинэ техник, технологи, салбарынхаа одоо юм уу тухайн бизнесийнхаа үр ашгийг амжилттай цааш нь авч явахад мөн одоо эдийн засгийн хувьд одоо ашигтай байх талаас нь за технологи, инновацийн талаас нь байж болох энэ мэдээллүүд, тоног төхөөрөмжүүд, шинэ техникүүдийн талаар бас мэдээлэл аваад ингээд ер нь бол одоо маш олон салбарын уулзах зангилаа цэг байдаг гэж бас ойлгож байна. Аж ахуй эрхлэгчид бол техникээ бол нэг 10-аас 12 жилийн хугацаанд бол ингээд тогтмол шинжилж идэг. Тэгжээж бүтээмж өртөг дэшилж яадаг техник, технологи бас байнга хувьсаж өөрчлөгдөж байна. Одоо 10 жилийн өмнө жишээлбэл ашиглаж ирсэн трактор өнөөдөр бол GPS-тэй болсон байж жишээ тийм ээ. Тэгэхээр нөгөө талбай нарийн хвшлэл, үйлдвэрлэлийн зардал буурна. Тийм учраас энэ удаагийн үзэсгэлэн бол зөвхөн фермерүүдэд шинэ техник, технологи нотгшуулах, танилцуулах гэсээ илүү орчин үеийн дэвшилт, арга барил, технологиг бас танилцуулдаг. Цаашлаад бүтээмжийн талаас нь танилцуулж өгч байдаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо санаачилсан хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөрт бол Монголын одоо хөдөөгийн ард түмэн ялангуяа одоо манай Монголын тариаланчид бол маш талархалтай хүлээж авч байгаа. Газар тариаламжийн үйлдвэрлэгчид болон одоо ханган нийлүүлэгч компаниудын аль алинд нь одоо үр шим дэмээ үзүүлсэн ийм хөтөлбөр болж байгаа. Ялангуяа бол одоо 6% хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ зээл бол одоо тариаламжтад маш дэм тустай байна. Техникийн шинжлэх асуудал дээр бол маш их хязгаар гарч байна. Мөн одоо хүнсний ногоо төмсний тариалагчдын дэмжлэг байгаа. Энэ дэмжлэг бол одоо худалдаа авсан техникийн 50% нь одоо төр засгаас хөнгөлж одоо олгож байгаа. Энэ нь бол маш том дэмжлэг болж байна. Иймэрхүү санаачлаг тэгээ Монгол улсын төрийн тэргүүнээс гараад тэгээд тэрийгээ одоо ингээд хэрэгжүүлэх гээд урт хугацаанд доктортой явуулж байгаа нэг сайшаалтаа би бол дэмждэг. Тэгээ энэ үзэсгэлэнгийн цааталт бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал бас одоо бас онцгой хувь нэмрээ оруулж байгаа. Яагаад тэгэхээр Монгол улс дотооддоо хүнсээ бүрэн дүүрэн хангах зорилтыг дэвшүүлсэн, улсын хурлч тогтоолоо баталсан. Энэ хүнсний хувьсгалын арга хэмжээ зарлагдсанаас хойш зохион байгуулж байгаа хамгийн том үзэсгэлэн бол энэ удаагийн үзэсгэлэн байна.